Хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа ни но ну үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай Эрдэм номын 35 үсэг бид нэг чигтээ 35 бид бүгд санаа зов хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэ чадна Сайн бацгаана уу үзэгчтэй хүүхдүүдээ. Хөгжилтэй үсэг нэвтрүүлэг эхэлж байна. Альванд хөгжилтэй үсгүүд байна уу? Харин хөгжилтэй үсгүүд байна уу? Тийм ээ, үзэгчтэй хүүхдүүдээ ангаараа бид аз жаргалтай 35 үсэг хамтдаа байхдаа бүхнийг бүжээж чадах үсгүүд тийм хүүхдүүдээ? Тийм. Ингээд яг одоо их болсон Монгол хэлний эрдэмэд хайрлах хөгжилтэй үсэг нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын 41-р сургуулийн амар баясгалан багштай 3-ын ангийн Цэнгэрбай. Харин миний зүүн гартаад нийслэлийн ерхий боловсролын 67-р сургуулийн Цэрэн дулан багштай 3-ын Бэнгийн Улбор Шорбай. Багуудынхаа ураг сонсцоо. Ингээд Цэнгэрбайгийн ураа За амжилт хүсье. Одоо харин бүгдээрээ Улбар Шорбагийн ураг сонсцгоё. Баярлалаа. Багуудаа амжилт хүсье. Ингээд нэвтрүүлгийн 1-р үе. Юу л өгтүүдээ? Хари Боти. 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Эхний үгийг бүгдээ олж мэдсэ. Эхний үг 3 үетэй нэр үг шүү. За сайдар сонсоорой. 3 үетэй нэр үг. Хоорондоо сайн харилцаарай. Үг бүтээх цаг гэхээр үгээ бүтэн шүү. Хоорондоо сайн харилцсан шүү. Анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Хау, 4, 3, 2, 1 цаг дуслаа. За Улбар Шорбаг маань сэрүүлэг гэж үгтээсэн бол Цэнгэрбайгийн мөн адил сэрүүлэг гэж үгтээсэн байна тий. За сайн уу? Яагаад сэрүүлэг гэж үгтэг болов? Ярилцсан ангаараа. Ярилцаагүй. Ярилцаагүй зүгээр гівсгэл гараад ирсэн. Чиний? Нөгөө нэг сэрүүлэг дуурахаар ингэж дуурдаг болохоор. Маш мундаг. За танай хичээл хийдэг гэж ордоо ирнэ өглөө. Өглөө ордог өдөр ордог. Өглөө. Өглөө тий. Хийдэг гэж ордог. 8 цагт. 7 цагт босд юм уу тий? Оо, за чиний хувьд? Сэрүүлэг ингэж дуурдаг болохоор сэрүүлэг гэж. За зү. За тэгвэл бүгдээрээ хамтаа Улбар Шорбагийнхнаас асуу тий. Улбар Шорбагийн муу адил сэрүүлэг гэдэг үг бүтээсэн байгаа тийм үү? За, эсвсгээ. Ягаад сэрүүлэг гэж үг бүтээх болов? Би өглөө 7 цагт босоод сэрүүлэг тавьдаг гэсэн. Сэрүүлэг гэдэг нь 3 үетэй нэр үг мөн болоо? Мөн үү? Мөн үү? Мөн. За чи үеэр тасалж чадах уу? Чадна. За. Сэрүүлэг. Зөв хөлтүүд ээ. Зөв. За бүгдээ хамтаа үеэр тасах уу?
За тэгье. Сэрүүлэг. Гурван үетэй нэр үг мөн байна те. Гэхдээ хэдүүлээ яг одоо зөв хариулт нь яг юу юм болоо гэдгийг олж мэдчихье тэхөө. За ингээд хамгийн ихний зөв хариулт бол Сэрүүлэг мөн байна хүүхдүүдээ баяр хүргэцгээе. Сэрүүлэг гэдэг нь аливаа тодорхойлсон цаг түүнийг сэрэх юм уу эсвэл ямар нэгэн үйлдэлийг сануулгах зорилготойгоор бид нэр гэвчлэн утсан дээрээ тавьдаг тийм үү? За мөн өөр юун дээр байдаг лээ? Яг зөв цаган дээр байдаг. Бугуун цаг, эсвэл ширээний цагууд дээр сэрүүлгүүд байдаг тийм хүүхдүүд ээ? Тийм. За одоо ер нь аль баг хамгийн дөрвөл зүгээс зүг бүтээж хонгоод авч чадсан бэ? Энэ бол Улбар шар баг байлаа. Хоёр төгрөг рүү орцгойлгоо. Энэ үг бол нэг үетэй нэр үг. Энийг бүгдээ хамтаа студент жүжигчний үйл хөдлийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ойлгомжтой юу? За анхаарлаа хандуулаарай. Нэг үетэй нэр үг шүү хүүхдүүд ээ. Үг бүтээх цаг эхэллээ. За үзэгчтэй багууд маань үгөө бүтээсэн байна. Чигэр баг бүх, улбар шар баг мөн аль бүх гэж бүтээсэн байна шүү дээ. За бүх үзчихсэн үү? Үдчихсэн. Чи? Үдчихсэн. Нэр нөө? Нэр. Чи барилжчихсэн үү тэгвэл? Барилж үзсэн үү? Үдчихсэн. Оо тийм үү? За чиний Бүх шиг хөдөлгөөн хийсэн. яг зөв чигэр багаас шүү. Тэвсгээ бүх үзчихсэн үү? Үдчихсэн. Барилтгаа. Барилгүй. Чи барилжчихсэн мэт л. Барилж. Оо тийм үү? Ангидаа ер нь та хэд ингэ барилж үздэг хүүгүүдэрээ үзэж байгаа юу? Нэг удаа барилжсэн. Нэг удаа барилжсэн юм шүү дээ. Одоо хоёр садгүй хоёр. Энэ хоёр шууд уу? Үгүй. Өөр юм уу? За. За би үсэг барилдах уу? Барилж чадах уу? Барилжсэн. Барилжсэн үү? Тэгээ нэгийн даван давжсэн. Оо бүр нэг тийм хүүхдийн барилдаанд орж исэн юм үү те? Наад нэг ийм санаа энэ заяа. Энэ танаа багийн хээ үсэг улбар шар багийн өө үсэгтэй барилдуул яаж юм? За тэгээ. Барилдуулах уу? Барилдах уу? За улбар шар багийнхан дэмжиж гэнэ үү? За цэгэр багийнхан дэмжиж гэнэ үү? За тэгвэл манай улбар шар багийн өө үсэг цэгэр багийн хээ үсэгт нэг барилдчих. За ихэлсэ. За нэг л барилдсан шүү. За яа! За сая ямар нэг хийсэн бэ? Яса? Барилчих. Чи сая тонгорсон юм шүү тий? Гуйцсан тий? Тонгорсон тий? Тонгорсон. За анхаарлаа дажгүй юу? Юун дээр алдчихв? Уянаас барил авсан чи миний дээр зэвсчлээ. Оо шууд хийцэн үү? Бариад авсан чинь нөө? Тий. За анхаарлаа хандуулаарай. Цэгэр багийнхаа, улбар шар багийнхаа анхаарлаа хандуулаарай. За ингээд яг одоо энэ үеийн зөв хариулт нь бүх гэлэг үг гэхдээ мөн үү биш хэдүүлэн шалгаж үзэх гоо. За тэгье. Зөв хариулт бол бүх гэлэг үг зөв байсан байна хүмүүстээ баяр хүргэе. За дөнгөж саяхан манай улбар шар багийн өө үсэг, цэгэр багийн хээ үсгийн хоорондоо барилдсан те. Тэгээ цэгэр багийн хээ үсэг бол давлаа. За хүмүүстээ та нар нөгөө нэг бүхийн цолын талаар мэдэх үү? За тэгвэл бүгдөө хаанаас нэглэх вэ? Хамгийн бага нь юу вэ? Начин, харцаг. За тэгээд гайр, дараа нь
Арслан. За тэгээд юу гэдэг вэ? Авраг байдаг тий. За тэгээд аврагаас хойш даян авраг, дархан авраг гэдэг ингэ явдаг байна шүү дээ. Ойлгомжтой юу хүмүүс ээ? Энэ үед Цэнгэр багийн залуу маань давсан ч гэсэн Улбар шар багийн залуу маань хонхоо төрүүлж дарснаар тэдний нэг оног авч чадсан байна. Баяр хүргэе. Яг одоо нэгдүгээр үеийн 3 дахь үгийг бид олж мэдхэд бэлэн болсон байна. Энийг бүгдээ хамтаа студид тоглох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ойлгомжтой юу? Энэ бол нэг үетэй нэр өгшөө хүмүүстээ анхаарлаа хандуулаарай. Ингээ алгаж шугтаа авцгаая. Ямар үзүүлбэр юм болоо? Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За Цэнгэр багийн хөгжөөнд нэмчид байна уу? Улбар шар багийнхан байна уу? Энэ удаа Улбар шар багийнхан маань хийл, харин Цэнгэр багийнхан маань муу адил хийл гэж үгтээсэн байна тийм ээ. За нэг үетэй нэр үг байна. Мөн үү? Хийл гэдэг нь мөн үү? За хийл гэж яагаад ер нь бол бүтээгэр олчоо үзүүлбэрээс юу ойлгомжтой байсан бэ? Нөгөө ингээд тоглоод байсан болохоор. Тэр тоглож байсан зэмсэг нь хийл гэдэг үү те? Зөв үү? Зөв. За чиний Зөв. чи ер нь өмнө хийл тоглож үзчихсэн үү? Тоглож үзээгүй. Үзэж байгаагүй те? За тэгвэл бүгдээрээ Цэнгэр багийнхнаас суу. Цэнгэр багийнхан муу адил хийл гэдэг үгтэйсэн байгаа те? Яа тэгвэл хийл тоглож байсан учраас. Дуугчмын хичээлдээ энэ бол хийлийн тухай амжсэн үү? Орж байгаа. Хараахан орж эхлэх үн тийм ээ. Тэгвэл бүгдээрээ зөв хариултыг олж мэдээ тий. За ингээд зөв хариулт бол хийл мөн байлаа хүмүүстээ баяр хүргэе. Хийл болохоор өөрөө сонгодог хөгжмийн нэг төрөл тийм үү? За тэгээ мэдээж дөрвөн ууцтай байдаг бахан. Дөнгөж сайхан бид бүхэнд гайхалтай хийлийн үзүүлбэр ингээ үзүүлсэн. Нинжин сэтгэл сургалтын төвийн цэцэн үжингээ авс нэг найздаа бүгд ахаад нэг алгачаа баяр хүргэе те. За одоо хамгийн чухал үе. Энэ үед аль баг дөрвөлж үгээ бүтээж хонгоод орж чадсан бэ? Энэ бол Цэнгэр баг байлаа баяр хүргэе. За үзэгчтэй хүмүүстээ хөгжилтэй үсэг нэвтрүүлэг үргэлжилсэн байна. Яг одоо хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 2 дугаар үеийг эхлэхэд бэлэн болсон байна. Энэ үе юу вэ хүмүүстээ? Яг зөв намайг олоорой. Ингээд үргэлжлүүлцгээе. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд бүгд хамтаа Улбар шар багийн асуулт асуух сурагчийг тестд орж байна. За гараад ир. Вэ үсэг байна тий? За вэ үсгийн хөгжөөнд дэмжиж байна уу? Ямар гондог юм бэ? За одоо харин вэ үсгийн асуултанд хариулах ёстой Цэнгэр багийн 3 сурагчийг урьж байна. За гараад ирээрэй. ЖУЭ гэсэн 3 үсэг гарч ирсэн байна. Тэдний хөгжөөнд дэмжиж байна уу? За асуултанд хариулахад бэлэн үү? Номосоо уншсан уу? Уншсан. Улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тестд орж байна. За гараад ирээрэй. Хэд үсэг байна? 1 2 3 4 5 6 7 үсэг байна тийм үү? За яг одоо бидэнд асуулт хэлж өгөөч.
Амьтад газар твтэж биеэр налах үлийг юу гэдэг вэ? Цагийг эхлүүлцгээе. Ito suot ko. Yung tata suot. Окей. Цаг дууссан байна. За, хариултыг олж чадсан уу? За, та бүхэн асуултанд шууд хариулж чадвал 5 оноо, өсөг нэг боломжоо ашиглаад 3 оноо. Ангийнхнаасаа тусалцсан авсан тохиолдолд 2 оног авах боломжтой. За, өсөг нэг боломжоо ашиглах уу? Хариулт авахгүй бол за ингээ бүгдээрээ 7 үсэг байгаа болохоор бүгд хамтаа 3 үсгийг нээх боломжтой. Хэд үсгийг нээх вэ? Нэгдэх. Хамгийн ихний үсгийг нээж харилцгаая. За, хамгийн ихний үсэг юу юм бол? Х үсэг байна. Дараа нь найз үсгийг нээх үү? Сүлжих. Хамгийн ихний үсэг Х үсэг бол сүүлийн үсэг мөн адил Х үсэг байна. За, өөр ямар үсгийг нээх үү? Голыг 1 2 3 4 дэх үсэг мөн үү? За, 4 дэх үсгийг нээж харилцгаая. В үсэг байна. Хөрвөө. За, ийм үсэг байна. Шууд хариултыг хэлэх юм уу? Хөрвөө. Хоорондоо ярилцах шаардлагагүй юу? Цаг явуулах шаардлагагүй. За, тэгвэл хариулт бол Хөрвөө. зөв үү? Зөв. Супер баяргий. Өдөр өсгөдөө нэг харуулаарай хөрвөө. Хөрвөө гэсэн үг байж асуултаа дэлгэрэнгүй хариултыг ер нь олж мэдцгээ тэгвэл. За, бэшгүй бидэнд гоё. Тэмээ хулган 12 жилийн хамгийн ихэнд тэн нь орхой гэж үзэхээр болсон. Тэгтээ эхлээд мэлзээ тавьсан. Тэр нь болохоор хинэн төрүүлж нар мандахыг харсан нь тэр нь 12-ийн ихэнд орё гэсэн. Манай тэмээ маань энэ дорн зүг рүү харсан. Харин манай хулган маань баруун зүгийн уулын орой руу хаасан. Тэгсэн чинь уулын орой дээр нар ингээ мандсан. Тэгээ хулган төрүүлж нар мандлаа гэж хайширсан. Тэгээд шууд үнсэн доогуур шургасан. Харин тэмээ мэлзээндээ алдснаа уурлаж шууд үнсэн дээр ингээд хөрвөөж эхэлсэн. Тэгээд тэмээ үүнээс хойш айлын үнсэн дээр хөрвөөдөг болсон. Яг зөв. Бас үүнээс хойш хулган 12 жилийн хамгийн ихний амьтан болж тэмээ 12 жил багтаж чадаагүй дүүхтэй тий. Тэгэхээр яасан байх нь хүмүүс энэ үлгэр дунд тэр тэмээ нэг үнсэн дээр өрөөс үйл явдал гарсан байх нь шүү дээ. Хөдөө очиж үзсэн үү? Үзсэн. За, тэгвэл яг мал амьтан яаж хөрөөж байгааг харж ирсэн үү? Сайн харж байгаагүй. Тэгвэл манай жиусыг харж ирсэн үү? Харж нэг ч хараагүй мó. Тэмээ өрөөхийг хараагүй юу? Яхан ямаа хөрөөж байгааг хараагүй юу? Ингээд шууд ингээд газар хэвтэнгүүдээ нуруугаараа бүтээгээд ингээд босоод ирдэг штеп. Энийг л хөрөөх гэж хэлээд байгаа штеп. Нэрээ. Та нар ч гэсэн өөрсдөө ингээд орондоо ингээд унтж байгаад нэг бүтээ ирэхийг хөрөөх гэж нэрлэдэг штеп. Ойлгомжтой юу? Ямар мохоо ойлгоогүй зэрэгтэй юм бэ? Ойлгосон уу? За тэгвэл зохий. Зөв. Ойлгосон уу? За, хоёр ойлгохгүй байж болно. Ингэтэй ч тий ойлгохгүй байж. Чи ойлгоо шүү. За ингээд юусэн манай Цэнгэр багийнхан маань 3 хоног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Яг одоо Цэнгэр багийн асуух байж, Улбар шар багийн хариулах байж. Ингээд эргэцгээе. Ингээд Цэнгэр багийн асуулт асуух сурагчийг тайсан орж байна. За гараад ирэх юм бэ? Чи өсгөө. За цогроо. За, чи өсгөө өгжин дэмжиж байна уу? Эвэр бэ? Гарахтан дэмжихгүйсэн араас нь дэмждэг юм дээ. За тэгвэл яг одоо Улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайсан орж байна. За гараад ирээ. Ир гэсэн үсгүүд байна. Тэдний өгжин дэмжигчид харин байна уу? За баярлалаа. Ингээд Цэнгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа урьж байна. Алгаж шугтаа нөө. Нэг үсэг 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. За бэж та холбоо үг юм шиг байна тий хүмүүс дээ. За Улбар шар багийнхаа юу болоод эхлэв энэ ч бүр тайз дөрөв үсэг болчлоо шүү дээ. Холбоо үг юм бэ. Нийт 2 талаа 7 үсэгтэй юм бэ. Сандарч байна уу? Сандарч байна. Намаа уншсан уу? Уншсан. Ийм урт үг байсан уу? Тэ? За бүгдээрээ гисэн асуултыг сонсцгоё. Бор туулаа яагаад цагаан болсон бэ? Ихэд туулааны өнгө улирлаа зөрчин өөрчлөгдөх тухай гардаг. Энэ нь туулайнд ямар ач тустай вэ?
гэсэн асуулт байна. Асуулт ойлгомжтой юу? Ойлгосон. За тэгвэл яг одоо цагийг эхлүүлцгээе. Хоорондоо ярилцаарай. Бор талаад. Өөрийгөө болж байгаа юм. Яах вэ? Чи юу өөрийгөө? Энэ хүн юм. Яах вэ? Биш. За цаг дууссан байна. Хариулт өгнө үү? Хэдүүлээ үсгнийг боломжоо ашиглацгаая. Энэ удаа 7-7 үсэг байгаа ш. Тэгэхээр та хэд маань энэ талаас 3, тэндээс 3 үсэг нээж болно заяа. Аль үсгийг нээх вэ? Нэг дэх үсэг юу? Хамгийн их нээх үү? За хамгийн их үсгийг нээж харалцгаая. Аа үсэг вэ? Дөрөв дэх. 1 2 3 4 дэх үсгийг нээ. Энэ үсэг байлаа. Дараа нь нэг үсгийг нээх үү? За хамгийн сүүлийн үсгийг нээ гэсэн байна. Ийс үсэг гарч ирсэн байна. За холбоогийн чи 2 дахь үгнээс нь муу адил 3 үсэг нээх боломжтой. Хэд үсгийг нээх үү? 3 дахь үсэг. 3 дахь үсэг. За 1 2 3 нүдний шилэн үсэг мөн үү? Тий. Оо үсэг гарч ирсэн байна. Ахаа 2 үсэг нээх боломжтой. 8 дахь. Ямар үсэг юм болов? Энэ үсэг байна. За одоо ахаад 1 үсэг нээх боломжтой. Хамгийн сүүлчх юм. Хамгийн сүүлийн үсгийг нээж хараалаа. Хээ вэ? Ямар үсэг вэ? Хээ үсэг үү? Хээ. Хээ үсэг гарч ирсэн байна. За анхаарлаа хандуулаарай. Ингээд бодох цаг эхэллээ. Хамгийн сүүлийнх нь нууц байгаа. Тийм утга. Энэ Аюулаас нуугдах. За цаг дууссан байна. Хариулт билнэ үү? Билээ. Аюулаас нуугдах. Аюулаас Нуугдах. хариулт зөв байна. Яа. За үсэндээ нэг харуулаарай. Аюулаас нуугдахад зориулттай юм байх нь шүү дээ. Бүгд хамтдаа асуултынхаа дэлгэнэнгүй хариултыг чи өсгнээсээ авъя. Туйлаа болохоор ингээд ер нь бол хүн амтангээд ер нь бүхий л амтнаас айдаг. Тэгээд хавар 102 бор өнгөтэй болоод өвөл цагаан өнгөтэй болно. Тэрнийх нь учир нь болохоор газрынхаа өнгөтэй ижилсэж тэр айдаг амтнаасаа харагдахгүй тул байдаг. Яг зөв. Энд бүр илүү тодорхой яг хэлж өглөө шүү дээ. За ингээд бид бүхэнд сонирхолтой тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн Цэнгэр багийнхандаа баяр хүргэсэн хүмүүстээ. Асуулт нь амжилттай зөв яриулж чадсан Улсбар шар багийнхандаа баяр хүргэе. Тэд 3 онооны эзэд болсон байна. Одоо энэ үзэгчтэй хүмүүстээ бидэнтэй хамт байж дараагийн сорилыг биелүүлээрэ. Нэвтрүүлгийн 3 дугаар үе юу вэ хүмүүстээ? 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Одоо харин нэвтрүүлгийн 3 дугаар үедээ бэлэн хүмүүстээ. Ингээд хөгжилтэй үсгүүд нэвтрүүлгийн 3 дугаар үеийн Цэнгэр багийнхны үсгээр наадагчдыг урьж байна. За гараад ирээрэй. За бэлэн. За манай бүхийн Б үсэг гараад ирсэн шүү дээ. Энэ үеийн дүрмийг танилцуулъя. 1 минутын хугацаанд самбар дээр сайтар үсгнүүдийг ажиглаж үгээ бүтээн 2 минутын хугацаанд ногоон тайсан дээр бүтээс үг болгоныхоо тоолонгоор 1 оног авна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За ойлгомжтой Цэнгэр багийн даалгаврын үсгүүдийг тайснаа урьж байна. За гараад ирээрэй. За ир үсэг ямар мууршиг гарч ирж байна. Тэ үсэг араас нь хөөгөө. Хэ буруу харсан ис ёо үсгүүд гарч ирсэн байна. Хөөхий. Үгүй тэгээ. Эдгээр 7 үсгийг наан цаана оруулаад үгээ бүтээгнэ байна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой цаг эхэллээ. Зэжиж. Тор. Сор. Тэгээд өчтөөд. Яс. Тэгээд сох. Сохос. Тэгээд асан тох. Тор. Биш. Тор. Бичсэн.
За. Хор утсан уу? Хор хичээг. Хор. Тоор. Хос. Утсан. За. Сах. Яхар. Сахар. Цаг дуслаа. За, одоо ер нь 2 минутын хугацаанд үгээ бүтээн. Цаг хангалттай байгаа болохоор та бүхэн үгээ бүтээж дууссан ч гэсэн ахаад шууд орон бүтээх боломжтой шүү. Тэрийгэ бичих шаардлагагүй. Ойлгомжтой юу? За, ингээд 2 минутын хугацааг эхлүүлээ. Хор. Хор гэдэг үг явдаа. Хот. Хот гэдэг үг явдаа. За 2 ор. Хор гэдэг үг явдаа. Сар. Сар гэдэг үг явдаа. Хот гэдэг үг явдаа. Яс. Ёс гэдэг үг явдаа. Хос гэдэг үг явдаа. Хох гэдэг үг явдаа. Хоёр оо гараач. Ог авдаа. Хор. Хор гэдэг үг явдаа. Хий яваач. Хоор гэдэг үг явдаа. Яхар. Яа. Яа. Дундаа нэг аа. Гараач. Хатта нэг. Яа хор гэдэг үг явдаа. Сахар. Гараач. Сахар гэдэг үг явдаа. Атах. Отох гэдэг үгийг авдаа. Хос. Гараач. Хоёр. За тос. Яр. Гарахгүй штэ. Ёр гэдэг үгийг авдаа. Ор тавьчлаа. Сараас үлдсэн шүү. Осор гэлзээрэй. За нэмээд 4. Осор гэдэг үгийг авдаа. За 4 нэмсэн шүү. За болоо. Цаг дуслаа. Бүгдээ хамтаа Чигэр багийн 3 дугаар үеэс нийт хэдэн үгийг амжилттай зөв бүтээж чадсныг олж мэдцгээе. За бид самраа өгөөрэй. За би тоолъё. 13 4 17. Би тоолъё л да байж л. Би шалгая л да. Чигэр багийн 3 дугаар үеэс нийтдээ тор, хот, ор, сор, от, ёс, хос, тох, хор, тоор, ёхор, сохор, отох, тос, ёр, осор гэсэн нийтдээ 17 үгийг амжилттай зөв бүтээж чадсан байна. Баяр хүргэе. За, сэтгэл хангасан байна уу? Анги дээр та гэхдээ ер нь бол туршиж үзсэн үү? Үзсэн. Тэгэд хэдэн оноо авчихсан? 10. Оо тийм үү? Тэгээ энэ удаа бүр юу 17 гэж дээрээс давуулан биелүүлсэн мөн шүү дээ. Тий. Бүтээсэн өгнүүдээрээ гоё дүгнэлтэйгээд үзсэн. Сая өөр ямар үг бүтээж боломжтой юм шиг. 2. Тийм биш үү? За, Яосгээ ямар үгэнд оролцсон бэ? Яс. Ёс гэдэг үгэнд оролцсон дээ. За, ёс гэдэг чинь ямар утгатай үг вэ? Ер нь үг нь цагаан сараар одоо шил мэдлэг хүндлэг ёс, зочлох ёс гэд аливаа зан үйлийг нөгөө нэг юм ёсууд байгаа штэ. Инх ёстой, тех ёстой гэсэн ёсуудыг хэлдэг байх нь тийм үү? Тэгэхээр өсөг ямар үгэнд оролцлоо? Хос гэдэг үгэнд орсон. За, хос гэдэг чинь юу гэсэн утгатай гэлээ? Ер нь ингээ хоёроор байгаа гэсэн үг. Оо, яг зөв. Хоёроор тэгээд олноороо байгаа гэсэн үг. Яг зөв. Хосоороо байгаа юмнууд байгаа ч тийм. Тэгэхээр чи өөр юу гэдэг хос оймос байдаг тийм. Хос цамцнууд байдаг. Тэгээ юу хосууд байдаг тийм. Өөрийнхөө оролцсон үгнүүдээс нэгийг тайлбарлах бол ямар үгийг хэлэх вэ? Хор гэдэг чинь ямар утгатай вүлээ? Хор гэдэг нь хүнд муу зүйл хийж байгааг хэл. Зөв. Ер нь тусгүй юм хэлэх нь шүү дээ. Хор үргэн гэдэг чинь ер нь муухай зүйл шүү дээ. Үзэгчтэй хүүхдүүдээ Чигэр багийн маань энэ үеэс 17 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 17 оног авч чадсан байна. Тэдэнд дахин баяр хүргэцгээе. Одоо харин Улбар шар багийн үсгээр найдах сурагчийг урьж байна. За гараад ир. Хэдэн сурагч байгаа те? Ж, ил, иш гэсэн сурагч. За бидний дунд жоохон хүн таавал таарчлаа те.
Нөгөө баг 17 үг амжилттай бүтээсэн шүү дээ. Анги дээр бэлдэж үзсэн үү? Үзсэн. Өөрсөндөө итгэлтэй нөө. Итгэлтэй. За тэгвэл ойлголоо. Ингээд улбаршаар багийн даалгаврын үсгүүдийг тайсан орж байна. За гараад ирээрэй. Ир үсэг байна. Тийшээ гүйж болно шүү. За А үсэг, Г үсэг, Им үсэг, А үсэг, Ил үсэг яа гэсэн нийтдээ 7 үсгийг та бүхэн урд хойно оруулаа, наан цаана оруулаа. Үгээ бүтээх нэ. 1 минутын турш самбар дээрээ бичээд 2 минутын хугацаанд ногоон тайзан дээрээ үгсээ бүтээнэ. Бүтээсэн үг болгоны талангаар 1 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тэгвэл цаг явж гэлээ. Аяг. Лам. Мал. Хүчтэй. Га. Гам. Гал. Аш. Ам. Агт зүгнэ гэдэг аг. Ай. Агчтэй. Ай. Я гэж байхгүй. Орой ми фасол яс. Яно гармай. Гар. Яма. Ай. Абаач тайван. Цаг нь одоо 2 минут. Болоогүй байж байгаарай. За ингээд 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр өгөө бүтээш ойлгомжтой юу? За ингээд цаг эхэллээ. Ай гэдэг үг яа? Ар гэдэг үг яа? Ар гэдэг үг яа? Мад гэдэг үг яа? Аяга. Чи чи тэгээд яваачдээ. Аяг гэдэг үг яа? Лам. Зам гэдэг үг яа? Га гэдэг үг яа? Гам. Гам гэдэг үг яа? Гад гэдэг үг яа? Арбичтэй. Ам гэдэг үг. Аг. Автошо. Ар. Басгүй. Ар гэдэг үг яа? Амар. Яр. Амар гэдэг үг яа? Яр. Яд гэдэг үг яа? Гар гэдэг үг яа? Яр. Яр гэдэг үг яа? Яса. Ба гэдэг үг яа? Яса гэдэг үг яа? Яма гэдэг үг яа? Яр гэдэг үг яа? Цаг дуслаа. Улбаршаар багийнх маань 3 дугаар үеэс нийтдээ хэдэн үгийг амжилттай зөв бүтээж чадсан бэ гэдгийг олж мэдэхэд бэлэн боллоо. Ингээд самраа өгөөрэй. Цэгэр багийнхан 3 дугаар үеэс нийтдээ ай, ал, ар, мал, аяг, лам, га, гам, гал, амар, ар, ам, ял, гар, яр, ла, яла, яма гэсэн нийтдээ 18 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 18 он авч ирсэн байна. Баяр хүргэе. За, сэтгэл хангалуун байна уу? Түрүү таймдаар харсан чи өөр ямар үг бүтээж чадах байсан бэ гинэ? Ярмаг. За нааш харъя. Ярмаг. Ярмаг. А тийм биш те? Арал гэж үг байсан байна. Тийм ээ, гарал. Аралч гэж болохоор байна те? 3 дугаар үед оролцоход ямар байв? Гоё. Чиний хувьд аавсаг. Сэтгэл өндөр энэ манайх ялгдах юм болоо гэж бодсон чи ялчлаа. Өчиг анхнаас ялгдах юм болоо гэж бодчихсон юм уу? Эсрэг баг 17-г бүтээсэн болохоор 17-г бүтээж чадах болоо гэж тийш орчихно үсгээс хэлэх юм идэхгүй. 6
Тэгэд юу болохоор тэгээ амар эсэ ялгдах гэж бодсон чи ялчлаа. Тэгэхээр нэлээд баяртай байгаа юм шүү дээ. За, чисээ ямар үг бүтээлээ? Хойлоо гоё нэг үгээ тайлбарлая л да. Амар гэж. Амар тий. Амар гэдэг чинь ямар утгатай үг лээ? Нөө ажил хийж байгаа амарх. Амрах. Мөн амар амгалангийн амар гэдэг. Ир үсэг ямар үгэнд оролцсон бэ? Гар тэгээд ар тэгээд амар 18 үг бүтээж чадсандаа баяртай байна. Сэтгэлээ болцсон. баяртай байна. Баярлалаа. Ингээд өнөөдрийн маань дугаарт анги хамт олноо бэлтгэн оролцсон хоёр багшигаа урьж байна. Адгаан ч өгтөө авцгаана өгтүүдээ. За сайн байна уу? Гурван үеийн аль үеийн илүү сэтгэл догтлуулан байв. Харахад бол их сэтгэл хөдлөлтийн байна, догдолтын байна. Хүүхдүүдээрээ бахархлаа. Их ингээд сэтгэл догтлоос үе аль үе вэ? За өсгөр наад. Тэрүүн дээр л за яадаг бол хурдан шиг хөдөлдөг болоо гэж бодлоо. За ангийнхаа багш таартай юу? За ингээ манай 67 дугаар сургууль маань 50 жил болж байгаа. Тэгээ 50 жилийн ой мэндийг сургуулийн үе үеийн удирдлагууд болон багш ажилтан үе үеийн шав нартаа 50 жилийн ой баярын мэндийг хүргье. Яа баярлалаа. Юуны өмнө хөгжилтэй өсгүүд хэмээх хэд хүүхдэд зориулсан танин мэдрэхүйн тэмцээнд уралдаанд урьж оруулсан Монгол Хэдийн сайхан хамт олонд баярлалаа. За өнөөдрийнхөө тэмцээнийг амжилттай дуусгасан 3-ын А, Б ангийнхан шавнарт бас баяр хүргэе. Бидний ард талыг үргэж дэмжин тусалдаг эцэг эхчүүдтэй бас баярлалаа гэж хэлээ. За өнөөдөр хүүхдүүдээрээ маш их баярлалаа. Хүүхдүүд маань өнөөдөр бүгдээрээ сайхан сэргэлэн, цовоо, цогтой, золбоотой оролцсон та бүхэндээ багш нь маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн энэ амжилтыг улам их давтаарай гэж багш нь хүсье. Тэгээд та бүхэндээ зориулаад Бямбагийн эренчинганд Монгол хэл гэдэг те шүлгээ багш нь та бүхэндээ 4 мөрийг уншиж өгье. Жихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл чин зоригт өвөг дээсийн минь өв их хэрдэн уйл сонсох бүр яруу байлгийг гайхан биширч сод биелэгт төмөн юугаа бишрэн магт муу би энэ сайхан шүлгийг та бүхэн маань үргэж санаж бодож бүтээж аваарай гэж та бүхэндээ хүсье. Баярлалаа танилт байсан. За баярлалаа багш. Мэдээж их болсон Монгол хэдийн эрдэм хайрлан дэлгэрүүлж түгээн дэлгэрэх нь бидний эрхэм өөрөг үдэ. За ингээд бүгдээ хамтдаа маань нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Анд хэвлэлийн газрын зүгээс ангийнхаа номын цаг байжуулаарай багш нараа. За Анд хэвлэлийн газрын зүгээс одоо бид бүхний нөгөө дэлгэцийн хэрэглээг багасгах буцаа цаас номны хэрэглээ маань бидний хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт буцаад нүдний эрүүл мэнд гэх мэтлэн олон ашиг тустай зүйлүүд байгаа хүүхдүүдээ ном уншдаггүй ер нь хүүхдүүдээ. За ингээд одоо харин тайснаа бүх хөгжилтэй өсгөөд өрж байна. За гараад ирээрээ. Өдрөө хамтаа дууч бүжгэцгээе. Наш хөрөтөр. Оо гоё. Ха. За бүжгэцгээе. Одоо энэ гоё бүжгэлтийг харуул. Үзэгчтэй хүүхдүүд хөгжилтэй өсгөх нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарт оролцсон багууд маань 3 үеийн турш ихэнхийнхэн Эрдэнэсийн сангаараа аялаж тань мэдхүн асуултанд хариулсны үр дүнд Улбар шар багийнхан маань 23 оноо, Цэнгэр багийнхан маань 21 оноо нийцээд олсон байна. Тэдэнд баяр хүргэе. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Хөгжилтэй өсгөөд байлаа. Өсгөөд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд үг бүтлээ. Би ичтэй